За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр үндсэндээ олон улсад ч бай, манай улсын хувьд ч бай, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн буурч байгаа нь нэг талдаа одоо тодорхойгүй байдлыг үүсгэж эдийн засгийн нөхцөл байдлыг хөндрүүлж байгаа гэж хэлж байгаа. Нөгөө талдаа бид нарыг яг бодит байдал руу төхүүлэх гэдэг юм л да. Энэ бол боломж. Нэгэсэндээ бид нар өнгөрсөн жилүүдэд оюутлогоогоос авсан татвар, Эрдэнэтээс авсан мөнгөнүүд энэ 5 толгоогоос олсон мөнгнүүдээр юу хийсэн бэ гэхээр л төсвийнхөө урсгал зардлыг санхүүжүүлсэн. Маш цөөхөн хэдхэн барилга зам тавьсан байх. Тэгээ эргээд ажлын байр бий болгож чадаагүй, иргэдээ ажилдаа орлоготой болгож чадаагүй. Өнөөдөр бол бид нар хэлсээр хагаад одоо энэ бодит байдал руугаа л шилжиж байна. Төсвийн урсгал зардал хэд дээр байх вэ? Энэ үн ханшууд дахиад хэлбэлцэхэд бид нар эдийн засгаа том хэлбэлзүүлчихгүй байх тэр зохистой хэмжээ рүү очих ёстой. За энэ дээр бол түрүүний тэр булган туяа дараагаар ахлуулсан дээр ажлын хэсэг, тэр сангийн сайдаас гаргасан дээр олон хуулийн өөрчлөлтүүдийг бид нэр зоригтойгоор хийх ёстой. Урсгал зардлыг ер нь бол 15 их найдлууд өхүүлж буулгаж байж ижил одоо бид нэр аль нэгэн одоо ашигт матмал уул уурхайн бүтээгдэхүүнээс одоо хамаарал багтаа бол. Тийм учраас өнгөрсөн жилүүдэд уул уурхайн одоо энэ хамааралтай байдлаа бууруулж чадаагүй. Дагаад үн өссөн, дагаад бүх зардлаа өсгсөн. Одоо эндээсээ бид нэр сургамж үлдээж, авч дараагийн тогтвортой байдал руугаа шилжих нь боломж олгож хувирах ёстой гэж бодож байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд нэг харамсалтай зүйл байгаа юм л да. За төсөв бол яг өсдөг, буурдаг. Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулна гэдэг бол ерөөсөө 93 жилийг хардаг. Гэтэл жоохон хэлбэлцэнгүүт нь л хэдүүлээ төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчилж байдаг. Тэгвэл энэ 93 жилийн хэлбэлцлүүд дээр хэн дээр хариуцлага тооцох юм? Ирээдүйн мөрөөдөл гэж хэлээд байгаа. Мөрөөдөл биш шүү. Мэргэжлийн баг гаргаж ирээд тийм болгож удирдах ёстой гэж байгаа. Эдийн засгаач буруу хараад ах шиг байна. Өнөөдөр эдийн засгийг засгийн газрын орлого зардал гэж харж байгаа бол андуураад байна. Энэ засгийн газрын орлого зардал дээр нэмэх нь иргэд бизнесийн орлогоодыг нэмжиж хүлээлтээр эдийн засгийн механизмын аргаар энийг бид нар удирдах тэнд хүргэж чадна гэдэг амлалт шүү дээ. Тэгжиж энэ амлалтын бичиг баримт гарч ирж байгаа. Амлалтаа хийж чадахгүй, энэ бичиг баримтаа хийж чадахгүй бол яаж хариуцлага тооцох юм? Тэгэхээр өнөөдөр энэ төсвийн хүрээний мэдэгдлийг ингээд төсөв жоохон өөрчлөгдөнгүүт л өөрчлөөд байдаг. Төсвийн тогтвортой байдлын хуулийг ингээд өөрчлөөд байдаг. Энэ тогтворгүй байдал чинь өөрөө бид нарыг ямар ч эдийн засгийн алсын хараагүй бодлогогүй болгоод байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад нэг хэдхэн асуултыг асууя. Тэнцвэржүүлсэн үн алт нүүрс зэстэр хэд хэдээр тооцсон бэ? Ер нь бол зах зээлийн үн хэд байгаа? Миний харж байгаагаар бол энэ нүүрсний тэнцвэржүүлсэн үн зах зээлийн үнээсээ өндөр байгаад байгаа. Тэгвэл тэрийг нөхөх сан нь байгаа мó? Нэг ёсондоо зах зээлийн үн огцон монж байгаа үед тэнцвэржүүлсэн үнээр тооцдог энэ аргачлал нь орлогыг хий өсгöd байгаа юм шүү. Энэ дээр ямар дүгнэлт хийсэн? Энэ дээр өөрийн гэсэн үндэсний аргачлал байна уу? Тэр байтугай олон улсын зах зээлийн үн Монгол улсын одоо худалдах чадвартай хамааруулаад Монгол улсын экспортын үн хоёрын бас хооронд үнийн зөрүү байгаад байгаа. Энэ зөрүүг яах вэ? Тэнцвэржүүлсэн эдийн засгийн үн буурах асуудал дээр хэрвээ дүгнэлт хийсэн бол энийг ер нь цаашид яаж явах юм? Ер нь цаашдаа ингээд төсөв өөрчлөгдөх үед бид нар төсөв хүрээний мэдэгдлээ өөрчлөөд байх юм уу гэдэг ийм асуудал байна. Дээрээс нь манай улсын өр буурах юм уу? Одоо бид нар алдагдaltaа төсвөлөө орчлоо гарцаагүй байдалд. Гэтэл дотоодын төтгөнд эзлэх байдлаар өрийг чинь бууруулна гэж ингээд тооцоолж орж ирээд байгаа. Валютын ханш өсөд байдаг. Хэрвээ алдагдaltaгүй төсөв батлаагүй байсан бол дахиад За хариулт өгье. Эдийн засгийн хөгжлийн яам 4-р энэ дэр. За гишүүний асуултанд хариулъя. Төсвийн хүрээний мэдэгдэл бол дунд хугацааны төсвийн макро эдийн засгийн төсөөлөөс гадна бас давхар бодлогын чиглэлүүд явж байдаг. Таны хэлж байгаа одоо зарлагын төвшин дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн хувьд нь хадгалах уу, бууруулах уу, яг алдагдaltaй байх уу гэдэг юм бодлогын шин чанартай тоонууд байж байгаа. За жишээ нь таны хүндсэн сая урсгал зардлын асуудал байгаа. За биднээсийн тооцоолоор 26 онд урсгал зардлыг GDP-гийн 24, 27 онд 23, 28 онд 22% болгож бууруулна гэсэн. Энэ бол яг бодлогын чиглэлийн нэг жишээ нэг. Урсгал зардлыг бууруулна гэдэг маань өөрөө GDP-д эзэлж байгаа хувийн хвшлийн эзлэх хувийг нэмэгдүүл төрийн оролцоог багасгах гэсэн бодлогыг агуулж байгаа.
За яг хуулийн заасан хязгаар нь бол 30% байгаа. Яг энэ тодорхой тоонууд нь бол цаашаа төсвийн тодтгол төсөв хэлцгээр яригдаад явна. За улсын төсвийн орлогыг тооцохдоо тэнцвэржүүлсэн үнийг буюу бодиттой нэг зах зээлийн төсөөлсөн үн хоёрын аль багаар нь тооцдог. Нүүрсийн үн бол одоо түрүүн тэнцвэржүүлсэн хуулийн заасан томьёогоор боддог дүнгээс бага байгаа. Тэгэхээр энэ нүүрсний үн бол тэнцвэржүүлсэн үн нь $133, жишээх $8,341 гэж 2026 тэнцвэржүүлсэн үнээр тооцогдож байгаа. За биднээс төрөнд дурдсан нүүрсний хөөнийг $70 авсан байгаа. За жишээг $9,200 тооцсон байгаа. Алт бол нөгөө нэг тэнцвэржүүлсэн тооцдгоо хуулиараа